Даргамдын хүргэе. Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага манай улсад Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагын төлөөлөл болон Таиландын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлэгээ хүртээмжтэй танилцаад иржээ. Танилцах сургалтын зорилго нь Таиландын дэд үтцийн хүртээмж хөдөлмөр эрхлэлтийн байдалд төрийн байгууллага хэрхэн анхаарч ажилладаг, хуулийн зохицуулалт нь ямар байдаг, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хэрхэн тусгасныг суралцах явдал байлаа. Тус улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэгээ үзүүлэхэд төрийн бус байгууллагуудын тусламжийг авч дэмжлэг үзүүлэн ажилладаг байна. Төрийн бус хоёрын дунд тулгамж байгаа ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэг л эрх ашиг дээрээ нэгддэг. Одоо жишээлбэл манайх шиг энэ сонсголгүй иргэд, энэ тэрхэн цэртэй иргэд биднэрт ийм л энэ хараагуучууд нь ийм юм байна гэд байхгүй зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тал дээр ямар одоо сайжруулж болох зүйл бэ гэдгийг одоо төрийнхэн ч төрийн бусынхан хоёр талаасаа нэгдэж нэг эрх ашигын төлөө ажилладаг, төрдөөч ашигтай ажилладаг. Одоо тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд төрийн бус нь ч гэсэн одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг асуудлыг шийдэхин тулд ингэж ажилтдаг. Энэ бол бидний яг хамтарч ажиллах одоо гол харж байгаа гол үнцэг юм байна гэж ингэж харсан. За Тайланд улсаас авах боломжтой сайн тал гэвэл их олон зүйлүүд байлаа. За жишээлбэл төрийн бус байгууллагууд нь ерөнхийдөө үндэсний зөвлөлөөр ажил тэрэндээ одоо салбар зөвлөлтөй ажилдаг нэг бүтцэд орсон байсан. За хоёрдугаарт нь бол хөдөлмөр эрхлэлтэй асуудал дээр нарийн одоо судалгаан суурлаж хөдөлмөр эрхлэлтэй асуудлыг шийдэж өгдөг юм давуу талтай байсан. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо төв зөвлөл дээр одоо ирсэн хүнийг 100% ажилд оруулдаг байсан нь онцлог санагдсан. Таиландын төрийн бус байгууллагын уялдаа холбоо маш сайн ажилладаг. Төрийн бус байгууллагууд нь зөвлөл байгуулж нэгдээд түүгээрээ дамжуулан төрийн байгууллагуудтай шаардлага хүргүүлэн уламжилдаг. Энэ туршлагыг бид сая судлаад ирлээ. Үүнийгээ Монголд танилцуулна. Таиландын засгийн газар 2007 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний суур хууль болох эрх мэдэлжүүлэх тухай хуулийг баталж 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд нэгджээ. Таиландын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хэмээх нэгдсэн байгууллагыг үүсгэж засгийн газартаа нөлөөлж эхэлсэн нь амжилтад хүрсэн байна. Тодорхойлбол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт тохиолдох бэрхшээлийг хамтын хүчээр засгийн газартаа хүргэх нь асуудал шийдэгдэх шалтгаан болдгийг жишээ юм.